Барилгын байгуулалтын яамнаас 3 дугаар сарын 1-ээс буюу өчигдрөөс төр орон сууцын корпорац дээр хямд өртөгтэй орон сууц түрээслэх хүсэлтэд иргэдэг бүртгэж эхэлнэ гэж мэдээлж байсан ч бүртгэл энэ сарын 15-ны хүртэл хойшилжээ. Төр орон сууцны корпорац байр түрээслэх хүсэлтэд иргэдэг бүртгэх тусгай ажилтнуудыг бэлтгэж ийхүү 15-ны өдрөөс ажлын 5 хоногийн хугацаанд шаардлагадах бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдэг бүртгэхээр болжээ. Дараа нь суглааны тохирол явуулан 350 иргэнээ сонгох юм а. Иймээс иргэд бүртгэл эхлэегүй байхад төр орон сууцны корпорацийн үүдэнд олноор дугаарлах шаардлагагүй бүртгүүлэх хангалттай хугацаа олгоно гэж төр орон сууцны корпорацаас өчигдөр мэдээлжээ. АСМ-ийн дээд түвшний 11-р уулзалт АСМ-ийн 20 жилийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд энэ оны 3 дугаар сарын 1-ний АСМ-ийн өдөр болгон зарлаж улс даяар тэмдэглэл өнгөрүүлэхээр засгийн газар шийдвэрлсэн байна. Нийслэл хотын нийтийн тээвэрт үйлчилж байгаа микроавтобусуудын насжилт дууссан учраас өчигдрөөс үйлчлэгэнд гаргахгүй байх шийдвэр гарсан ч 4-р сарын 1 хүртэл тус шийдвэрийг хойшлуулсан байна. Үйлчилгээнээс гарсан микроавтобусыг орлох унаа байгаа эсэх талаар нийслэлийн тээврийн газраас тодруулахад тээврийн үйлчлэг эрхлэгчдийн нэг SNDI компани бүгд найрамдагчдад ардуусаас дундаврын автобус нийлүүлэхээр болсон гэж мэдээлсэн байна. Эхний ээлжинд энэ сарын сүүлчээр 10 автобусыг оруулж ирэхээр болжээ. Өнгөрсөн 7 хоногийн баасан гаригийн үрээр шүлэндөө цайны газарт дээрэм хүчингийн хэрэг гарчээ. Хэрэгээг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хилтэд шалгаж ирсэн тухай өчигдөр цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. Ихтэй сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцж байгаа 1-р дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр албаах залуусыг ихтэй сургуулийн сургалтын алба сургуулийн тодорхойлолтоор харьяа дургуудын цэргийн штабаар дамжуулан өчигдрөөс бүртгэж эхэлжээ. Оюутан цэрэг хөтөлбөрийн албан ёсны нээлт 3 дугаар сарын 10-нд болох юм. Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр төрийн засгийн албан агчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг эрүүл мэндийн спортын яамд балансад шилжүүлэхээр даваа гарагт хуралдсан засгийн газрын уралдаанаар шийдсэн байна. Жил бүрийн 3 дугаар сарын 1-нд дэлхийн иргэний хамгаалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай энэ жилийн хувьд олон улсын иргэний хамгаалтын байгууллагаас дэлхийн иргэний хамгаалтын өдрийг иргэний хамгаалалт мэдээллийн шин технологиуд гэсэн уриандаар тэмдэглэн өнгөрүүлжээ. Улсын хурлын гишүүн Бацаандаа өчигдөр Төв аймгийн урьдчилан архи төв рүү булгантай уулзахаар явж байна гэж мэдээлжээ. Тэрээр булгантай уулзаад хүний биеийн байдал, хүний эрхчлөлөө зөрчигдсөн эсэх, цагдаа орох тасалсан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа талаар тодруулахаар болсон байна. Энэ талаар ажлын хэсгийн дүгнэлт маргааш нөгөөдрөөс гарах тул тэр үед нь мэдээлэл өгнө гэж Бацаандан гишүүн өчигдөр мэдээлсэн байна. Ардчлалын удирдагч төр нийгмийн зүтгэлтэн зөрг агсны эхнэр булганы чухам ямар хэргийн улмаас баривчсныг холбогдох албаныхан одоо хүртэл албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа.